100 гаруй мянган халдлага бүртгэдэг шүү дээ. Сая Монгол Улсын засгийн газараа батлагдсан холбооны хиймэл дагуул. Ер нь цаашид энэ Монгол Улсын хиймэл дагуулд болох зүйлээр. Дээрэс нь энэ ялангуяа энэ байгалийн гамшигын үед орон зай хамаарахгүй тийм бизнесийг хүмүүст олгодгоор их онцлог. Яг олон нийтийг хамруулж байгаа хэрэгсэл нь бол яг IT байхгүй. Microsoft гэдэг IT-ийн ганцхан компаниас 10 дахин баг байдаг шүү дээ. Юу уулуурхай баг. Энэтхэг улс бол аутсорсон гэдэг зүйлээр маш хүчтэй өрсөлдөх чадвар нь Америкаас маш өндөрт гараад ирж байгаа. Ямар шин технологи гарч ирэх тэр технологиг энэ салбарт шууд оруулж ирж байгаа шүү. 40% энэ салбарын одоо сүлжээ үйлчлэгээ хамаарч байна. Вирус гэдэг чинь бас л програм шүү. 3 янзын орбит бай. Хаягжилтын тухай хуулийн төслийг хийж банкныхан ч гэсэн өөрийнхөө бас энэ хариу хардлагыг системт. SP телевизийн оргил цаг нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч цаг гарган надтай ярилцахаар ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт буюу одоо 90 жилийн за мэдээлэлсний одоо 90 жилийн ой гэдэг байгаа янз бүрээр хэлж байгаа. Ер нь мэдээлэл харилцаа холбоо, орчин үеийн мэдээлэл харилцаа холбоо өгсөн 90 жилийн ой маш их ажилттай байсан баг. Тэ өдөр шингүүл ажилласан баг. Ер нь үзэгчд маань ч гэсэн сайн мэдж байгаа ICT Expo-гоос ахуулаад үндэсний зөвлөгөө хүртэл хийсэн тэ. Тэгээд энэ их ажил байлаа. Ер нь зүгээр ингээд бацаад үзэгчдэд хэлэхэд ер нь үр дүн ямар байна те ингээд үйл. Тэ ер нь юуны өмнө бас нэг ингээд энэ салбарын улсын зөвлөгөөн гэдгийг бас зохион байгуулах. Тэгээ бид нар бас нэг 6 дахь жилээ зохион байгуулж байгаа Expo гэдэг. Энэ Expo 90 гэдэг. Энэ жил бол бас онцлогтой жил л дээ. Энэ салбарын бас 90 жилийн ой болж байгаа. Бид нар бол нөгөө засгийн газрын албан ёсныхаа тогтоолоор бол 90 жилийн ойг чинь энэ 7 сарын одоо сүүлийн 4-7 хоног тэмдэглэх тогтоолтой шүү дээ журмтай. Тэгээ ер нь энэ ойн арга хэмжээ хүрээндээ бид нар ер нь ямар хөө ажил хийх үү гэдгийг өнгөрсөн оноос эхэлж ярилцаж төлөвлөж ингэж ажиллаж ирсэн. Ер нь бодож яснаас их тийм их чамгүй хүнд ажил байл. Тийм олон хүн цугулсан. Тэгэд энэ зөвлөгөө маань энэ 3 дахь удаа зохион байгуулагдж байгаа. 67 онд одоо 2 дугаар зөвлөгөө гэж болсон. Ер нь зүгээр ийм олон зөвлөгөөнүүдийн энэ ач холбогдлыг би бас нэг довчхон хэлээд. Тэгээд ихний зөвлөгөөнөөр бол ер нь юу шийдэж исэн бэ? Ямар төлөвлөгөө зорилтууд хэрэгжүүлж байсан бэ гэхлээр зэрэг ерөөсөө энэ Монгол орны аймгийн төвүүдийг холбоож болох ажил их хөрөнгөжсэн байна. За дараа нь яасан бэ гэхлээр зэрэг энэ сумын төвүүдийг холбоож болох. Ер нь томоохон дэд үтсийн бүтээн байгуулалтын ажлууд нэлээд хүчтэй хөрөнгөжсэн. За тэгээд ер нь энэ 2 дугаар зөвлөгөөнөөс хойш бол одоо хөгжлийн асуудлууд гадаадын хөрөнгө оруулалтыг ийшээгээ татах гэдэг энэ маш том ажлууд хийгдсэн байна. Тэгэхээр энэ саяны энэ зөвлөгөөний би ач холбогдлыг бол хэд хэдэн зүйлээр харж байгаа. Нэгдүгээр энэ салбар өөрөө их томорцсон байна. Хуучин бол зөвхөн одоо хүний буцаар яриулдаг юм хэрэгслээ л шүү дээ. Тэгсэн чинь өнөөдөр бол интернетийн салбар руу ороод ирж телевизийн салбар руу ороод ирсэн байна. Радио одоо тоон радионоос эхлээд маш олон төрлийн радионууд ороод ирсэн байна. Дээрээс нь одоо энэ хэвлэл мэдээллийн одоо томоохон сүүлийн үед хэрэгсүүлж байна да. Вебсайтууд одоо маш ихээр орж ирж байна. Дээрээс нь энэ салбарт бий болж байгаа шин технологиуд маш хүчтэй нэвтэрч орж ирж байгаа. Тэгэхээр энэ бодлогын хувьд зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэдэг энэ олон төрлийн шин зүйлүүдийг энэ зах зээл дээр бий болж эхэлж байна. Жишээлх юм бол програм хангамж энэ салбарын маш том төлөөлөл байна. Тэгээд ер нь саяны зөвлөгөөн бол энэ одоо нэгдүгээрт энэ мэдээлэл шуудан харилцаалгын технологийн салбар бол одоо их агуу том салбар. Их олон гэр бүлийн гишүүнтэй боллоо шүү гэдэг нэгдүгээрт харуулж өгье. Хоёрдугаарт ер нь энд одоо ер нь юу дутагдаад байгаа юм бэ гэдэг нэг хэдүүлээ ярилцъя. Гуравт ер нь бид нар юу хийгдсэн байгаа юм бэ? Тэрийг нэг мэдрээ. Дөрөвдүгээрт бол мэдээж энэ хийгдсэн зүйлүүдийг цаашаа яаж хөгжүүлэх юм бэ гэдгийг ярилцъя гэж. Тэгэхээр энийг бид нар ярилцахдаа ямар төвшөнд хүрэх вэ гэдгийг бас тооцсон. Энэ нь бол ер нь бидний ярилцсан зүйлүүд бол төрийн одоо Монгол төрийн одоо бодлого болж цаашдаа хэрэгжих ёстой юм байна гэж. Тийм учраас цаашдаа энэ Монгол төрийн бодлогонд орсон томоохон шийдлүүд маань, зорилтууд маань бол цаашдаа их амжилттай хэрэгжүүлэхэд энэ зөвлөгөөний ач холбогдол тустай байхаа гэж. Энэ зөвлөгөөний бас нэг ач холбогдол бол зүгээр яг энэ салбарын хүмүүс өөрсдөө энэ салбарынхаа зорилгыг тодорхойлох гэж оролдоогүй. Энэ салбар бол өөрөө нийгмийн бүх салбарт хэрэгтэй болсон.
Тийм учраас энэ бусад салбаруудын төлөөллийг нэгдүгээр дэх оролцуулсан. Хоёрдугаарт ахмад үеийг бид нар маш их сонслоо. Гуравдугаар шин залууга бий болж байгаа энэ програм хөгжлийн салбарыг яах вэ гэдгийг нэлээд сонслоо. Дөрөвдүгээрт энэ зөвлөгөөн бол зөвхөн монголчуудын биш юм байна. Энэ бол глобалны зөвлөгөөн байна гэж. Гадны нэг 40-од байгууллага, олон улсын байгууллага, орны хүмүүс, бусдаа гадаад орны хүмүүс оролцлоо шүү дээ. Энэ оролцохдоо зүгээр ч нэг оролцсонгүй шүү дээ. Өөрсдийнхөө яг үйл ажиллагааны чиглэлээр илтгэл тавьж байна, мэдээлэл хуваалцаж байна, мэдлэг хуваалцаж байна гэдэг маш олон зүйлүүдийг авсан. Тийм учраас энэ бүх зүйлүүд маань бол цааш энэ Монгол төрийн энэ бодлогонд бол тусгал болоод явна. Тийм учраас энэ утгаараа бол энэ зөвлөгөөний ач холбогдол бол маш их өндөр байна. Зөвлөгөөний талаар ингээд мэдээлэл авч хахад за ингээд нэг хамааралгүй юм шиг мэдээлэл харилцаа гэхээр хүнд нэг хамаатай биш юм шиг санагдаад байгаа байхгүй. Зөв ингээд нэрийг сонсгоо. Тэгээ ярьж байгаа асуудал нь ярихаар нөгөө л бидний үздэг телевизийн сувгийг ярихын одоо тэр үндэсний хэмжээнд цацж байгаа тэр компаниудыг ярихын гар утсыг ярихын тий интернет цахим одоо хэрэглээг их ярихын тэгээ яг үнэндээ бол энд Монголд орчин үеийн одоо 21-р зуун гэж бидний ярьдаг иргэдэд бол бүх талаараа хамааралтай асуудал яригддаг байна тий. Ер нь одоо зөвөр олон хүмүүс хэлэх юм да энэ салбар бол өөрөө тийм их том учраас их агуу том салбар юм. Би дараад нь бас нэг жишээ дурднаа. Өөрөөр хэлэх юм бол энэ салбарын хэрэглээ энэ салбарын хөгжил бол зөвхөн энэ салбарынхаа бодлого юм уу? Энэ салбарынхаа хөгжлийн бодлогоор тодорхойлогддог тийм цаг үе өнгөрсөн байна шүү дээ. Нэгдүгээр их глобал болсон байна. Хоёрдугаар их өргөн хүрээтэй болсон байна. Гуравдугаар маш хүртээмжтэй болсон байна. Хувь хүн рүү хортол энэ салбарын үйлчлэг хүрсэн байна. Хувь хүний хэрэглээний, хувь хүний нууцтай холбоотой асуудал, хувь хүний мэдээлэл олж авах хэрэгтэй холбоотой асуудлууд, бусад нийгмийн харилцаанд оролцохтой холбоотой бүх асуудлуудыг энэ салбар өөрөө хүрээлж байгаа. Энэгээр маш хүртээмжтэй. Би нэг бас хэд хэдэн тоо жишээлх юм бол дэлхийн одоо энэ олон улсын цахилгааны байгууллагаас гаргасан нэг тийм судалгаа байд. Мэдээлэл харилцаа холбооны салбар дээр штэ энэ ярианы өгөгдлийн энэ урсгалын трафик гэж ярьдیں۔ Бид нар энэ урсгалын хэмжээ 10% өсгөд тухайн орны эдийн засаг нь 2% өсдөг. Шууд хамааралтай. Шууд хамааралтай. Маш өндөр үзүүлэлт байгаа байхгүй. Хоёрт нь юу гэж зэрэг одоо бид нар бол сүүлийн үед энэ Монголд уул уурхай маш их хүчээ авч маш их өрөөгөөчтэй ашиглах шаардлага тэгэл ер нь олон нийтийг их хамарч байна л да. Яг олон нийтийг хамруулж байгаа хэрэгсэл нь бол яг л IT байхгүй. Яг л мэдээллийн технологи. Энэ салбарын хэрэгслээр дамжуулаад, энэ салбарын ололтоор дамжуулаад хүн өөрөө өөртөө мэдээлэл авч тэрэнд оролцож байгаа. Тэгээд ингээд энэ уулуурхай ингээд том акулууд Eretionta гэж ярьж байна. Бид нар Аймхо Майнс гэж ярьж байна. Peabody гэдэг уулуурхайн том акулын тухай ярьж. Eretionta бол одоо дэлхийд одоо уулуурхайн үзүүлэлтээр дөрөвт ордог томоохон компани. Тэр би сая ингээд интернетээр тэр ингээд ороод харж байхад ер нь ингээд олон улсын хөрөнгийн зах зээл дээр байгаа хөрөнгийн хэмжээ нь Microsoft гэдэг IT-ийн ганцхан компаниас 10 дахин баг байдаг шүү дээ. Энэ бол мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарын ганцхан компани. Тэгээд одоо энэ дээр Microsoft-аас гадна Oracle байна, Google байна, Yahoo байна, Apple байна. Эдгээр бүгдээрээ том. Тийм учраас энэ салбар бол дотроо маш олон төрөлтэй мөртлөө. Зүгээр хэмжээнийхээ хувьд бол юу уулуурхай байна. Тийм учраас энэ салбарын энэ хөгжил бол ер нь зүгээр дэлхийд дахин тэгж харагдаж байгаа учраас Монголын хөгжил ч гэсэн яг энэ загвараар явах хэрэгтэй гэж боддог. Өөрөөр хэлэх юм бол би бол бас нэг миний бас нэг бодож явдаг зүйл бол энэ салбарын Монголын одоо компаниуд бол би бол удахгүй байх гэж хэзээ нэгэн цагт юу эрдэнэт юу оюу толгой л болно. Ер нь тийм болохын төлөөч бид бас ажиллах хэрэгтэй л гэж бодож байгаа. Одоо хүмүүс нөгөө энтгийн жишээг их ярьдаг шүү дээ. Өрсөлдөх чадвараа болгоод IT-г те IT-ийн хөгжлийг софтвер, програмчлалын талаас энтгийг бол IT-г монголчууд өнөөдөр одоо ноос ноолоор зис молибдийн алт гэдэг шиг энийг IT-г өнөөдөр өөрсдийнхөө өрсөлдөх чадвар болгож хөгжих болцоо байгаа гэж тайлж байна те. Зөвхөн бид нар бол ингэсэн шүү дээ. Энэтхэг улс бол аутсорсон гэдэг зүйлээр маш хүчтэй. Аутсорсингийн бол супер гүрэн л дээ. За одоо ч супер гүрэн байгаа. Энэ дэлхийн томоохон улс орнуудын улс гүрнүүдийн олон төрлийн ажлыг зөвхөн мэдээллийн технологи юм биш шүү дээ. Эдийн засаг,
татвар санхүүгийн одоо олон төрлийн ажлуудыг энэтхэг өөрөө сайн хэрэгжүүлж ирсэн байхгүй. Сайн хийж ирсэн, гүйцэтгэж ирсэн. Одоо нөхцөл байдал өөр болж штэ. Одоо энэтхэгт яг мэдээлэл технологийн чиглэлээр сураа төгссөн энэтхэг хүн. Америк улсад одоо Америкт мэдээллийн технологиор төгссөн энэтхэг хүн хоёрын хооронд маш том ялгаа гарсан байна. Энэтхэг төгссөн мэрэгжлийн хүн бол маш өндөр чадвартай. Энэтхэгийн тэр томоохон компаниудын шаардлагыг бүрэн дүүрэн хангаж өрсөлдөх чадвар нь Америкээс маш өндөрт гараад ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо яг өнөөгийн нөхцөлд бол дэлхийн улс орн энэтхэг орныг юу гэж харж байна гэхээр зэрэг өрсөлдөгч гэж хараад эхэлчихлээ шүү дээ. Өрсөлдөгч гэж харж эхэлж байна. Өөрөөр хэлбэл тэр тухайн супер гүрнүүдэд дэлхийн том гүрнүүдэд тэгээ өрсөлдөх хэмжээний потенциалыг энэтхэг улс бий болгосон. Тэгэхээр одоо бид нар бол энэ завсрын үе дээр юу харж байна гэхээр зэрэг ер нь яг энэ завсрын үе дээр аутсорсингийнхаа зөв хэлбэрийг олох юм бол Монгол улс бол бас аутсорсингийн чиглэлээр бас дэлхийн томоохон ажлуудыг аваад хийчих цаашаа бололцоо бас байна гэж. Хэрвээ өөрт нь нөөц авах юм бол хэрвээ тэр нөөцийг бий болгож чадах юм бол. Тэгэхдээ аутсорсинг бол аутсорсинг гэдэг ярьсан үг юм уу? Энэ үг болгон ач холбогдолтой бас биш л дээ. Аутсорсингийнхаа маш зөв хэлбэрийг тогтоох хэрэгтэй. Аутсорсингийн маш зөв зах зээлийг олох хэрэгтэй. Тэ. Гашуун туршлагач аутсорсинг төр байдаг шүү дээ. Жишээлбэл General Motors гэж компани байна. Америкийн маш том компани. Сая Хямралын үеэр General Motors компани дампуурлаа. Америкийн засаг нь орж ижил авал. General Motors гэдэг компани бол аутсорсингийн эцэг нь шүү дээ. Дэлхийд дээр хамгийн анх аутсорсингийг гаргаж ирсэн. Тэгэхээр энэ аутсорсинг гэдэг бол бас зөв юмдаа их зөв. Бас буруу хэрэглэх юм бол бас буруу зүйл бас байдгийн жишээ юм л. Тэгм учраас Монгол улсын хувьд бол бидэнд бол бас нэг тийм шинэ боломж нэгдэж байгаа юм бол аутсорсингийн шинэ боломж нэгдэж байгаа юм бол харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл энэтхэг гүрэн бол дэлхийн тийм супер гүрнүүдийн өрсөлдөгч гүрэн болж өөрч байна. Тэгм учраас цаашдаа бол энэ одоо энэ завсрын үеийг энийх бас тэгж удаа үргэлжлээд явах уу? Энэ завсрын үеийг бол бас олзлох ашигтайгаар өөртөө ашигтайгаар эргүүлчих бас тийм боломж бидэнд байна л гэж ингэж харж байгаа. Та бол олонтоо баримт дурж ирсэн л да. Одоо 400 гаруй аж ахуйн нэгжийг одоо өдөрдөж байна, бодлогоор зангидж байгаа. За сая гаруй хүн гар утас барьж чинь ч гэдэг юм уу. Ингээд үзүүлэлтээр ингээ үзэхээр бидний энэ техник технологийн хөгжлөөр таны одоо хариуцж байгаа агентлаг энэ чиглэлээрээ бид нар ер нь дэлхийд нэг доогоор орохгүй байх гэж бодод байгаа. Зөвхөн шулуух хэлгээд бол дэлхийд ямар шин технологи гарч ирэх тэр технологиг энэ салбарт шууд оруулж ирж байгаа шүү. Ямар ч саадгүйгээр. Тэгэхээр энэ агуулгаар аваад үзэх юм бол бид нар дэлхийн энэ салбарын хөгжилтэй бол яхаар хүмүүс зэрэгцэж алхаж байгаа. Энэ салбар бол Монгол хамгийн их том хүртээмжтэй салбар Монгол улсад. Өнөөдөр 2,700,000 хүн амтай Монгол улсын давхарцсан тоогоор 2,400,000 хэрэглэгч нь гар утасны хэрэглэгч болсон байна. Ер нь нийт ингээд нэг том үзүүлэлтийг аваад үзэх юм бол Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 40% энэ салбарын одоо сүлжээ үйлчлэгээ хамарч байна. Монгол улсын хүн амын нэг 84-өөс 92%-ийг хамарч байна. За интернетийг аваад үзээрэй та нар. Интернетийн одоо бид нар нэг хаягтай хэрэглэгч гэж ярьдیں۔ Да. CGM-тэй гэсэн үг. Хаягтай хэрэглэгч бол нэг 500,000 гарсан байна. Зүгээр одоо нөгөө интернет хэрэглэдэг яахаа ч гэдэг юм уу, Google ч гэдэг юм уу гэдэг олон төрлийн зүйлүүдийг бол ерөнхийдөө ингээд хараад байхад бол нэг сая 500 орчим хүн байнгын интернеттэй харьцаж шүү дээ өдөр болгон. Тэгэхээр энэ салбарын хүртээмж маш их өснө нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нар одоо юу гэж байна 2002 онд 2003 онд нөгөө IT бичиг үсгэтэн болгоно гэдэг мэдээллийн технологийн бичиг үсгэтэн болгоно гэдэг зорилт тавьж ирсэн. Бид нар одоо энийг өөрчлөх хэрэг болсон байна шүү дээ. Харин хааш монголчууд бол энэ шин техник технологиудаар маш хурдтай зурлаж байгаа юм. Тэгэхээр одоо бид нар энийг бас өөрчилж байгаа. Одоо энэ юу гэж өөрчлөж ийнэ гэхээр зэрэг ерөөсөө энэ